Сайн уу Cisco Expert мөнх хоёр байна. Та бүхэнд USB протоколын Hello пакетыг Wireshark-тэй capture хийж мөн debug command-аар хэрхэн troubleshoot хийх талаар товчхон демо үзүүлье. За тоглоом дээр 2 router-д USB тохируулсан R1-ийн E0-1 дээр Wireshark-ийн capture ажиллаж байгаа. R2 дээр хэдүүлээ USB-ийн хуршаа харъя. USB-ийн хурш R2 дээр орж ирээгүй байна. За Wireshark дээр capture-аас хэдүүлээ USB-ийн Hello пакетыг харъя. За 12-ийн 2 буюу R2 өөрийнхөө явуулж байгаа Hello пакетийн интервал нь 11 секунд байна. 12-ийн 1 за 12-ийн 1 буюу нөгөөдлийн рүүтрээс иж байгаа Hello пакет нь 10 секунд байна. За эндээс харж байвал 11 бол 10 Hello пакет зөрсөн байна. R2 дээр debug IP USB Hello гэдэг Hello пакетийн процессыг харъя. За R2 дээр debug төр зогсоогоод энэ Hello пакет mismatch гэж гарч ирж байна. За хүлээж авсан Hello 10 секунд, өөрийнх нь Hello 11 секунд. За USB-ийн тохируулсан интерфейс рүү ороход Hello пакет 11 секунд гэж тохируулсан параметр зөрсөн байна. Хэдүүлээ нэг устгаад асуудлыг засъя. USB neighbor. За ингээд устгасны дараагаар хуршаа бодол тогтсон. За USB протоколын талаар илүү дэлгэрэнгүй гүнзгий мэдлэгтэй болохыг хүсвэл манай CNP Encore сургалтанд хамрагдаарай.